Рудис ээжигээ аврахаас өмнө буюу 5 жилийн өмнө анх Эрис Рудисийг хаяад явсан байдаг үлээ. Илүү тодорхой хэлбэл Эрис өөрийн хайртай залуу Рудисийг ямар ч дайснаас хамгаалах хэмжээний хүчирхэг болохын тулд урт бэлтгэлд гарахаар явсан байдаг. Хөөрхий дараа нь Рудис Эрисийн бичсэн тааруухан мессежийг буруугаар ойлгоод Эрис намайг голоод хаяад явчихлаа гэж үйлсээр сэтгэл готролд ороод бахархал нь босдоггүй өвчин тусаад яаж алингаа алдсныг манай архаг үзэгчид санаж байгаа байх. Тэгэхээр Эрист түүнээс хойш юу тохиолдсон талаар ярилцгаая. Ариун сэлмийн ордон хэмээн нэрлэгддэг Рудисийн амьдардаг Шария хотоос баруун хойн зүгт арслагдсан хатуу ширүүн уур амьсгалтай газар байв. Тэнд хамгийн анхны сэлмийн бурхан өөрийн сургуулаа байгуулж үе дамжин шин сэлэмчдийг бэлтгэсээр байгаа аж. Эрис эндээс л хамгийн сайн багшийг олох байв. Тэр нь одоогийн сэлмийн бурхан хамгийн хүчирхэг сэлэмчин гэгддэг Галфалион. Галина Эрисийг түүнд танилцуулахад Эрис сэлмийн бурханд толгойч бүхийсэнгүү. Чам шиг шалихгүй юмд толгой бүхийхгүй гэлээ. Сэлмийн бурхны шавнаар түүнийг ямар бүдүүлэг юм бэ гэж харааж эхлэхэд Галфалион инээгээд чи тэгээд хэнийг алахыг хүсэж байгаа юм дэ гэж асуухад Эрис луугийн бурхан Орстед гэж хариулав. Түүний тим хинээс ч айхгүй юу ч хийхэд бэлэн галзуу гал улаанууд Галфалион дэхэд таалагдж Эрисийг хамгийн балчир саяхан сэлмийн гигантэн болсон Жино шавтайгаа тулалдуулав. Арслан туулай хоёрыг нэг тооронд хийсэн юм шиг Эрис сэлмээ авбуу үгүй юу шууд түүнийг цохиж унгав. Босож шавнараа тулаан эхлэегүй байхад гиндүүч дайрлаа хэмээн Эрисийг буруу шаав. Гал харин тулааны талбарт өрсөлдөгч нь хизээч чамайг бэлэн болохыг хүлээхгүй. Жиногийн буруу гээд Эрисийг өөрийнхөө охин хамгийн ирээдүйтэй шав сэлмийн гигантэн Нинаг тулалдуулав. Эрис сэлмээрээ түүн рүү дайрахад модон сэлмэнд хугасрав. Тулаан дууссан гэж бодсон Нинаг Эрис шууд нударгаар баяагаа гэтэл балбаж гарлаа. Нинягийн сэлэм мод ш дотроо төмөр байсан биш. Ойлгохтой чамтад болдоо чааваас. Галфалиан эцэст нь өөрийн биеэр босч хөөрөөдөөсөн Эрист нэг сайн 5 салабоо амтлуулав. Халидын сэлэм шиг гой сэлэм биш үү? Түүний цохилтоос шир зааж босож ирсэн Эрист Галфалиан албан ёсоор багшлахаар болж бүр сэлмийн гигантэн цол олгоотов. Босож шавнар нь ихэд дургуйцж сэлмийн гигантэн болоход заавал гэрлийн сэлэм сурах ёстой гэж мархад Гал Эрис гэрлийн сэлэм сурсан манай хоёр ч гигантнийг ялчглаа. Хангалттай юм биш үү гэдээ тас намжирдав. Инхүү Эрис сэлмийн бурхны дор бэлтгэл хийж эхэллээ. Багш нь түүнийг тулалдаж байхдаа анхаарал нь өөр газар байгаадах юм. Бодлоос ихсэл юу ч бодохгүй зүгээр л сэлмээс ав. Ядарсан үедээ суугаад бод. Тэгээд бодхоос залгсан үедээ босоод сэлмээ дахин сав гэв. Эрис түүний хэлснээр өдөр бүр зүгээр л ганцаараа сэлмээ дээж доош нь савдаг бэлтгэл хийв. Бэлтгэлийн танхимд байхад бусад хүмүүс өргөж түүнийг өдөж бэлтгэлд нь саадуулдаг байсан учраас Эрис хинч өөрт нь саад болохгүй газар очиод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийдэг болов. Багшийнхаа хэлснээр өдөр бүр зүгээр л сэлмээс авч ядарсан үедээ бясалгаж залхсан үедээ үргэлжлүүлэн сэлмээс авсаар л байв. Өлсгөөр авчирсан хоолойд нь эсвэл тарав зурм магнат үл залгуулна. Оройн өрөөндөө очиод шууд унтна. Хүснээрээ их унтаад буцаад бэлтгэлдээ гарна. Ийм байдалтай 3 жил ганцаараа хинтэй ч харилцалгүй сэлмээс авч өнгөрөв. Нэг өрөө Эрисийг бэлтгэлээ хийгээд ирэхэд тэдний хаалганы гадаа өөрийгөө хойд бурхны эзэн хаан Аубер гэдэг хүн байд. Багштай ч нуулзах гэсэн юм гин. Ямар өвөрмөц гоо зүй мэдрэмжтэй дураагүй энэ ч одоо. Эрис түүнийг тоосончгүй замаас зайл алын шүү гэхэд Аубер цочин өөрийн ирэхгүй сэлмээ сугаллаа. Үхэл хангалуулсан Эрис үгийн зүрэг Аубер рүү дайрахад өнөөх нь хойд бурхны эзэн хаан юмсэндээ зөвхөн сэлмнээс гадна өсөрч сохчоод эргэлдээ өшөглөөд яаж л бол яаж чөлөөтэй тулалддаг юм байна. Эрис ч бас дутхгүй сэлэмгүй болсон ч Ауберийн сэлмийг нүцгэн гараараа хааж цохих гэж оролдлоо. Бүр яг чамайг аландаа гэд амандаа зууцсан байхад цаанаас нь сэлмийн бурхан гарч ирж тэднийг болиулав. Галзуу нохой Эрис нэрэндээ таарсан галзуу юм гэж Аубер хэлээд түүнийг хажуугаар нь зүрхэж тайван байж чадсангүй. Бүр зүрхэнд нь орчих уу яа хураа. Эрисийг өдөр болгон зүгээр л тэнийг юм шиг сэлэм савж харахыг дэсэж ядсан Галина өөрийн багш Галфалиан дээр очиж яагаад та түнд юу ч заахгүй байгаа юм бэ? Бүхэл бүтэн 3 жил өнгөрлөө. Тэр гэрлийн сэлэмч ашиглаж чадахгүй байх шүү дээ гэж гомдлоо. Гала чи яас өглөө болчихсон юм бэ? Яас өөрийгөө сайн болчихсон гэж бодоод миний үгийг сонсохгүй байхаар шийдсэн үү? Сонс, Эрисийн зорилго бол луугийн бурхныг ялах. Түүнийг ялахын тулд зөвхөн миний зааж өгөх зүйл хангалтгүй. Би өөрөө ч залуухан юу ч мэдэхгүй байхдаа түүнтэй тулалдаж золтой л амиа алдчихаагүй. Тиймээс би түүнийг хойд бурхны болон усны бурхны хүмүүсээс суралцуулахаар төлөвлөсөн.
Учир нь Оросдод бүх урсгалын техникийг эзэмшсэн. Эрис түүнтэй тулалдахад сэлмийн бурхнаас гадна бусад урсгалыг ч бас мэддэг байх ёстой гэв. Ийм учраас Ауберигэнд Эрист хойд бурхны урсгалыг заалгахаар дууджээ. Харин энэ үед Ниня охтуудтай шивэр авир хийгээ зогсож байна. Тэр өдөр Эрист гудамжигтайгаар ялагдаад үнэн голос түүнд дургу бололгүй яах вэ? Эрисийг бэлтгэлээс аавра ханхлуулаад гараад ирэхэд нь бусад охтуудын дэргэд амхандаа түүнийг дийсийчих гээд бэлтгэл хийсээр л байна уу чаавас. Ингэсээр байгаад хинч чамайг тоохгүй насны бүксэндээ зөвхөн сэлмэл тэрвэрч ойр ганцаар онгон чигээрээ үхэндээ гэлээ. Даанч Эрис тайртай залуу байгаа зогсохгүй бүр онгон биш байж таардаг л та. Өөрөө л бараг ичгэвтер байдалд ороод дуусав. Нина Эрисийг худлаа яриад байна гэж бодож тэр хайртай залуугийнхэн талаар баахан асууж сураглаж үзлээ. Тэгтэл нэрэл манай Рюдис шиг алдартай нэгэн жинкнээсээ байлгүй яхав. Бүр нэг шарн хөдлөөд бай сууж чадахгүй байсан Ниня нэг санаа төрж тэр хайртай залууг нь ялаад өөрийнхөө зарц болгоно гэж том эндүрч хаа байсан Шари хот руу явсан юм. Нэр энд нэг юм охин байгаад исэн Ниня л байж л дээ. Та нарын мэдж байгаа штэн дараа нь бадигадыг ялга зодуулаад гэртээ ирсэн байдаг. Тэгээд мань хүн Эрисийг барахгүй байна гэж эвлэрсэн үү яасан уу? Түүнтэй хамтаа бэлтгэл хийдэг болоод авав. Сэлмийн бурхны дуудлагаар усны бурхан Рейда Лиа гэдэг энэхүү настай эмэгтэй өөрийнхөө шив усны хаан Изолдог газар үзүүлэхээр дагуулж иржээ. Хөөх гэхдээ энэ ямар хөөхөө охин бэ? Нэг тийм үзэсгэлэнтэй ч юм уу яана бүр доорлцлаа. Эрисийг орж ирэхэд тэр хоёр яаж сэрэмжилж байгааг харж болно. Эрис өнгөрсөн хугацаанд үнэхээр их бэлтгэл хийж амар аавратай болжээ гэж. Рейда түүнийг ганцхан хараад л энэ охин усны бурхны сэлэмчин болоход ямар ч авьяасгүй гэв. Гал хариуд нь тэр заавал усны бурхны техник эзэмших шаардлагагүй. Зүгээр л түүнтэй тулалдахад болно гэлээ. Ийм галзуу амтныг надтай тулалдуулж хөгшин намайг хөнөөлөхийг хүсээв. Үгүй дээ хөгшин хоньны насгүй болсон таны ямыг авч угаасаа яах вүлээ. За тэгвэл эхлээд миний шивтэй тулалдуулаад үзье. Ингээд Изолдатай Эрис тулалдахад нэг тийм сонин Эрисийн гэрлийн сэлмийг няцаагаад түүнийг амархан ялав. Тэгсэн мөртлөө Нинагийн гэрлийн сэлмийг няцааж чадахгүй унаад өг. Эрис Нинаг ууг нь үргэлж ялдаг шít. Тэгээд багш нарын тэднийг хамтаа бэлтгэл хийлгэж байхаар болгов. Хараад байхад Эрис дайсныхаа хөдөлгөөнийг удирдах өөрийн хүснээр хөдлөгдөг нэг тиймэрхүү техник ашигладаг юм байна. Нина түүнд нь амархан хууртаж Эрист ялагддаг. Харин Изолда усны бурхны хүн болохоор Эрисийн занган доорлгүй түүнийг ялаад идэг. Нина янз бүрийн бодох юм байхгүй шууд дайрдаг болохоор Изолдог ялсан бололтой. Тийм ээ тэд нэр ингэж хамт бэлтгэл хийснээр өөрсдийн сул талуудыг бие биенээсээ сурч авав. Эрис Нинагийн хүрмийг хараад надад яагаад ийм гоё хүрэн байхгүй байгаа юм бэ гэж суухад сэлмийн гигантэн болохоор тусгай мангасыг агнан арьсаар нэм хүрм хийж өмсдөг ёстой юм гин. Эрис би ч гэсэн ийм сахихтай болмоор тэр мангас нь хаана байгаа юм заагаад өг гэж. Изолда өмнө нь мангастай тулалдаж үзээгүй болохоор сонирхолтой төрөөд хамт явъя л гэлээ. Ниня түүдэг гал асааж мангасыг дуудна гэж чулуу үрээд гал гаргаж чаддагвэ. Тэр нэрээс ганц мэддэг шидээ ашиглаад гал асаагаад нөгөөдөлдөө хурган гайхуулаастай. Миний хайртай залуу хамгийн шилдэг нь хамгийн хүчтэй нэгэ байжсэн чинь нөгөө мангас нь удсан ч гараад ирэв. Эрис адал явдал хайгч байсан болохоор хамаагүй туршлагатай мангасын сүргийг баг өөрөө хядаад дуусгав. Буцах замдаа Изолда Ниня хоёр бүр бие биедээ тасчихсан нэг суугаар ярилцаж байхад манай Эрис л сууг таарахгүй зөжиг сарэлээд явж байв. Ниня Эрис дээр очиод чи маш согдургүй сэтгэл хөдлөлтөй учраас Изолда амархан чамайг ялдаг. Хэрв чи түүнийг ялахыг хүсэж байвал усан дор хувцас аваа чанартай нойр ав. Тэгвэл чиний сэтгэл аянда тогтвортой болно. Тэгээд ч хайртай залуу чинь чамайг ийм муухай үнэртэй зогсож байвал шууд хаян шүү гэж зөвлөгөө өглөө. Ердийн үед ийм зүйл тоодоггүй Эрис Рюдис гэсэн чинь нэг юм бодсон уу яасан уу? Түүний үгийг хүлээж авч дахиад нэг жил ингэж бэлтгэл хийсний дараа Эрис илүү тайван тогтвортой мөн ариун цэврээ сайн сахдаг нэгэн болж усны хаан Изолдог ялав. Ингэж л Эрис одоо үед хүрсэн юм. Ийм хүнд бэлтгэл Эрис Рюдисийн төлөө хийж байхад нөгөөх нь айл хэдийн хоёр их нэртэйгээ аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөж байх гэж. Сэрэнгүүтээ өөрийнхөө сахиусан тэнгэрт нэг мөргөд залбирч хаад цаанаа нэг уруу татах эхнэрийнхаа сайхан биеийг харж саатлаа. Нэг гарг болсон чинь яасан эвгүй харагддаг юм бэ? Тэднийг бууж ирэхэд селфи охиноо тэрчгсэн огтлаа. Нэрэ манай хүн чинь аа болчихсон штт. Өчигдөр шөнө хоёр дахь хүүхдээ хийх гэж завгүй байсныг селфи Роксигоос өчигдөр шөнө дажгүй юу гэж санаа зовхочгүй асуучихлаа. Яана өөрийнх нь хүүхдийг төрүүлсэн ихнэр нөгөө ихнэрээс нэм юм асууж ин гэхээр нэг л сонин санагчлаа. За тэр ч яхав. Ноор нь харин Рүжердийн талаар ном бичээд хичээл номдоо шамдаад сайн байгаа. Ганц сэтгэл гонсон зүйл нь ээж зэнэт нь ой санамжаа алдчихсан. Гэтэ ядчил тэр эрүүл сарвал байна. Хайртай аав нь байхгүй байгаагээс тооцоолаа тэдний гэр бүл одоо элэг бүтэн үнэхээр аз жаргалтай байлаа. Хичээлийн шинэ жил эхэлж Рүдис селфи Норн 3 сургуулийн хаалгаар орж явлаа.
Рокси юу хийж байгаа юм бол гэж гайхаж магадгүй. Тэр өнөөдрөөс эхлэн шидийн их сургуульд багшаар ажиллах гэж байгаа юм. Олон жилийн өмнө Рокси өөрийн шидийн багш орлогч захирал Жениустэй айхтар хэрэлдээд хаалгыг нь саваад явж байсан гашуун түүх бий. Рудис Роксигийн багш болмоор байна гэсэн хүсэлтийн дагуу түүнийг Жениустэй уулзуулан эвлэрүүлж ажилд оруулсан юм. Тэгээд цаг хугацааны эрэхэнд ямар ч зүйл угаасаа мартагддаг болохоор залуу зан дүү ийм л явдал гэдэг тэр хоёр хоорондоо амархан эвлэрсэн. Харин найзуудаа Рудис Рокси танилцуулахдаа дандаа өөрийнхөө багш гэд эхнэр гэж танилцуулаагүй дээр Рокси жаахан урам угарсан бололтой. Ямар алдаа гаргаснаа ухаараад Рудис түүнийг тэврээд уушлахгүй. Тэгээ Сильвич бас тэврээд энэ хороогийн юу бүхнээс илүү би эхнэрүүдтэй хамгийн их хайртай гэж олонний өмнө чангаар зарлан хэлв. Тэдний хажууд байсан бүх сурагчид уулга алдаж хоёр эхнэртэй адтай мөн овш гэж байх шиг. Хоёр эхнэр гээд байгаа биз? Баргийн аавын хүүчөө зөрхилгээргүй л идэлтэй. Рудисийг ангид орж ирэхэд хамгийн түрүүнд Линия Пүрсэний хоёр таарлаа. Рудисийг яаж гадаа орилж байхыг сонссон гинэ. Та бид хоёрыг араар тавиад өөр охинтой гэрэлждэг нь ямар учиртай юм бэ нүүний наануу. Энэ борооны үйлрэлээр бид хоёр ч гэсэн хосоо олноо яав. Энэ хоёр Рудис татархаад багаас нөхөртэй болчих гээд үзээд ах шиг байна. Араас нь Занобо орж ирээд багшаа таныг байхгүй оронд би амар гоё зүйл олж нээсэн. Тараа шууд над дээр хүрээд ирээрээ танд үзүүлэх юмтай гэв. Нана хоши хичээлдээ судаг болцсон юм уу? Ямар гэж сонир тохиолдол вэ? Чаавас ханиад хүрсэн юм уу яасын тасралтгүй хуурай ханиагаад байх юм. Рудисийг ирсэн хоёулаа туршилтаа үргэлжлүүлэн шүү гэж хэлв. Хамгийн сүүлд нь Клип орж ирээд Руди гэртээ ирчээд яагаад надтай уулзаагүй юм гэж асуув. Рудис түүнтэй уулзах гэж очисон л доо. Гэтэ Элина Лизэтэй их завгүй байсан юм. Хамгийн гол нь Рудис хоёр их нэртэй болсон. Мелис шашинд заавал нэг их нэртэй байхыг заадаг тул Клифтэй маргалдахгүй гэж айсан юм. Гэтэл гай болж Рокси тэдний багшуулж байгаа юм байна шүү дээ. Гимтхэн үйлдэл дээрээ гэдэг шиг шууд баригдваа хөөрхий. Гүй нэрэ чи ихнэрээ боддгоо ма хэд дүүгээ бодож улсангүй юу? Ноорн чамайг байхгүй өдөр болгон манай сүмд ирж чамайг болон аав ээжийн төлөө эсэн минь дээрээсэй гэж залбирал үлдэж байсан. Гэтэл чи ингээл өөр ихнэр дагуулад ирдэг гөөмөл лут амт юм а. Би бол явах вэ тоохгүй. Чи угаасаа мили шашинтай биш. Одооноос эхлээд дахиж өөр ихнэр гэдэлгүй дүүдэл сайл анхааран шүү гэж Клиф нэг сайн загнуулаад мултарлаа. Рудисийг байхгүйд Занобо Клиф хоёр нөгөө автомат хүүхэлтэйгээ нухсаар ийм химэл гар хийжээ. Рудис манай өхөд яг л өөрийнх нь жинхэнэ гар шиг мэдрэгдэж байв. Гадаагаараа шид ашиглаж үзлээ. Өнгө үзэмжил муутай болохоос бишээ яг л жинхэнэ гар шиг ажиллаж байлаа. Занобо үүнийг Рудист бөөрөөгөө. Харин үүнийг юу гэж нэрлэх вэ гэхэд нь Рудис энэ зүйлийг бүтээсэн Занобо Клиф хоёрын нэрийг нийлүүлээд Залиф гэж нэрлэхээр болов. Гэртээ очиод химэл гартай болсноо гэрээхэндээ гайхууллаа. Одоо л хоёр их нэрээ хүснээрээ таална гиндэ. Гисүү талхаанд Элена Лизе 3 Паулын бушийг очиж эргэж байна. Рудис ч бас Рокси дагуулж очлоо. Миний муанд ч сайн хүн байсан шүү гэдэг Гисүү Рудистэй гяндангаас олсон олцсныхоо хувийг гэр бүлээ сайн халамжлаарай гэд өгөв. Үлдсэн мөнгөөр нь талхаанд Гисүү хоёр Асура хаан тус руу очиж нилээн том хөдөлнөө л гин. Рудис тэдэнд амжилт хүсээд үдэж өгөв. Тэгээд гэртээ Рудис охинтойгоо тоглоод байж байлаа. Яг л аав шиг. Гэтэл дээд давхраасаа нэг хачин чимээ гараад байхаар нь очиж шалгатал Айшагийн өрөөнд ийм модон мангас байж байдаг юм. Айша цэцэг их тарьдаг л да. Гинтл энэ цэцэг нь яагаад ч юм модон мангас болоод хувирчихсан гин. Рудис үүнийг шууд шатаан аюултай гэхэд Айша эсрүүгүйцэж ийм өхөрд мантныг яагаад шатаах гээд байгаа юм бэ? Тэгээд ч гим хоргүй дуулууртай байгаа үсттэй. Тэгсэн ч ихсэн мангас бол мангас. Тэгвэл би таны зойронд байдаг нууцыг чинь Рокси анаа тэлэн шүү гэж сүрдүүллээ. Хизээтэй олоод мэдчихдэг байна дураагч нь. Азгүртэж Рокси юмаа марцчихжээ гээд ороод ирэв. Бүччихлээ тэгш. Модон мангасыг хараад Рокси тижээж болно гэлээ. Мэгүрди овог модон мангасыг тижээж гаршуулаад Тарэлингийн талбайгаа хамгаалуулдаг. Наа чин зөөв зүгээрээ гэсэнд Рудис Айшатай төхөрлөцөөд тижээхийн зөвшөөрөв. Хамгийн гол нь түүний нууцыг нь хэлж болохгүй. Гисүүгийн өгсөн олц дотор нөгөө Гидра мангасын хайрс буюу Чингэх чулуу байсан юм. Тэр чулуул Рудисийн шидийг шингээгээд аваад байсан. Их л гай болсон зүйлдээ. Тодорхой маана өгвөл Орстодын шид шиг дайсны ямар шидийг сороод авчихна. Харин энэ үед Жулигийн чадвар өдөр ирэх тусам сайжирсаар байлаа. Ер нь тэгэл Залиф, Бармил, хүүхэлдээ шид тэгэл хийх зүйл зөндөө л байна. Гэхдээ түүнээс өмнө Рудис Роксигоос усны хаан төвчний шидэ заагаад өг гэж гуйж байгаад хүмүүстөө буруу ойлгогдоод Рудис эмэгтэй сурагч хүчрхийлж байна гэж сурагчдын зөвлөлт мэдэгдүүлжээ. Роксиг багш гэж одоохондоо сурагчид мэдээгүй. Тэгээд Рокси өөрөө Рудист хаан шид зааж өгөхгүй гэж маяглаад байсан юм л да. Сильфи харин 2 дугаар суугаар ойлгочихсон Рудисийг хүслээ барьж чадахгүй Роксиг оролцсон гэж бодоод бөөн үйл ойлголцол.
Эцэст нь Рокси зөвшөөрч тэр гурав мориндоо сундлаад хотоос зайдуухан шидээр туршихаар гарсан юм. Усны хаан шид нь гигантын түвшний борооны хар хүлээс цахилгаан үүсгдэг юм байна. Рудис Роксиг яг дагаад хийлээ. Ядаад байх ч юм байсангүй ганц л оролдлогоор цахилгаан гаргаж Рудис усны хаан шидтэн болчихов. Рокси ганц Рудигээс илүү зүйлээ алдчихсандаа сэтгэл жаахан дундуур байгач. Түүнтэй гэрлэж үргэлж мөрөөдлийн ажил болох багшуулж чадсандаа төвлийн баяртай байгаагаа хэлв. Гадны намайг хүлээж авсанд баярлалаа Сильфи гэхэд Сильфи юу гэж дээ чи гадны хүн биш. Яг үүндээ би азар Рудитэй гэрлэж чадсан. Тэгээгүү бол Руди намайг тоогчгүй байсан гэв. Руди өөрийгөө л хамгийн азтай нь гэж бодно. Өөрт нь ийм сайн эхнэрүү заяасан заяанда талархаж тэднийг үргэлж хамгаална гэж тангараглаа. Бегарото руу явхаас өмнө Клифф Елена Лизэд гэрлэх санал тавьсныг санаж байгаа байх. Клифф эр хүн гэсэндээ Елена Лизэг зүгээр суулгаад өөрөө хурмынхаа хамаг юмыг зохицуулж байгаа нь түүнийг ихэд өөдөхөд хүргэжээ. Тэгсэн чинь Елена Лизэ хоёр эхнэрт чи гоё юм аа. Ер нь та гурав хамт унтаж үзсэн үү гэж хаанаас ч юм Кеннет асуув. Үгүй гэхэд тэгвэл би Сильфи Рокси хоёрыг ятгаад өгч болно шүү гэлээ. Рудис шууд зөвшөөрөв. Оронд нөгөө сэрэл өдөгч аваад өгөөрэй гин. Хурмын шөнөө Клиффтэй их л халуухан өнгөрөхийг хүсэж байгаа бололт. Тэгээд хурмын өдөрч болж яг л ёслол төгөлдөр Миллис ёсоор хурмаа хийлээ. Санвартан хусуудаас амлалт авч сүйд залууг сүйд бүсгүүдээ зүйлтийг нь зүүж өгнө хэмээлээ. Харин сүйд бүсгүй сүйд залуугийнхаа уруул дээрш духан дээр нь үнсдэг ёстой юм гин. Тэд хоёр бүгд өөрсдийн найзуудаа болон бусад хүмүүсийг дуудсан байх бөгөөд хурмын ёслол дуусан гут зочдыг үдэж гаргав. Клифф Рудисээс ялгаатай жаахан ядуу юмаа хөрхий ойлгоорой. Буцаж байх замдаа Рокси Рудигээр үнсүүлээгээд байх юм. Нэрээ Мегүртиа ёсоор хурим хийдэггүй болохоор тэд хурим хийгээгүй юм. Тэгэд яг Рудис эхнэрүүдэд тухан дээр нэг үнсээд өхөөртөө дүүнраач бас үнслээ. Дүүнэр гэснээс тэд одоо 11 нас хүрчиж 10 насныхан төрсөн өдрийг одоо болтол хийгээгүй болохоор Руди эхнэрүүдтэйгээ нийлж тэдэнд гинтийн бэлэг барихаар шийдлээ. Ургацын баяр уулж таарад бараа таварч хэлбэг байлаа. Бас Елена Лизэтэй ярьсан яриа байсан л да. Тэр гурав өдөржин дэлгүүрхээсч тэдэнд бэлэг сонгоод тэгтэл Рокси өөртөө нэг малгай хараад байваа. Бэлгээ сонгож дуусаад Рудис тэднийг орой болж гэдэс өлсөд байна. Би ойрхон ресторан захиалчихсан хамт очих уу гэж санал тавив. Эхнэрүүдэн дагаад очтол хоёулаа энэ газрыг мэдэж байв. Елена Лизэ ажиллаа хийж тэдэнд аль хэдийн ямар учиртай болохыг нь ойлгуулчихаж хүндрэлж учирсангүй. Аавыгаа уучлаарай Люси гэд Руди эхнэрүүдэд дагуулад тэр шөнө буудал тонсон юм. Ингээд төлөвлөсөн өдрөө Рудис Рокси хоёр Нор Найшо хоёрыг дагуулan загсанд явсан хойгоор гэртээ тэдний төрсөн өдрийн үдшилгээг бэлдэх болно. Далмаар Рокси Норонтой улам дотн болох гэж үзээд түүнд яаж загас бэрдгийг зааж өгөв. Энэ хооронд Айша Рудис хоёр уралдаж загас бариад Рудис бүр үнэн таг гутал дэгэнд нь орош. Тэгэхэр нь жижиг цахилгаан гаргаад голын усанд байсан баахан загсыг халаад яаж байгаа юм бол тоо. Төгсгөлд нь ямар ч байсан тэр хоёр Роксид их сайн болжээ. Гэртээ орж ирэхэд Сильфи, Лилия, Зенит гурав төрсөн өдрийн мэндгэж угтлаа. Төрсөн өдрийн эцэдэд бэлгийг нь гардуулахад маш гоё өвлийн хувцас өгчээ. Охид ээжэддээ бэлгээ харуулхад Зенит яг л мэдсэн юм шиг тэдний толгойг илв. Энэхүү халуун дулаан дүр зургийг хараад уярж байсан Роксид Руди Сильфи хоёр хараад байсан малгайг нь давхар манай гэр бүлд нэгдсэний бэлэг болгон өгөв. Цаашдаа хамтдаа зайхан амьдарцгаая гэснээр тэдний хувьд үнэхээр гайхалтай мартагдашгүй өдөр болж өнгөрсөн юм. Дахиад нэлийн хугацаа өнгөрч Люси маань ийм том болжээ. Ямар хөөрхий юм бэ? Та нар санаж байгаа бол Сузанаг Рудис хүүхэд асрагчулган авчээ. Сильфи одоо хичээлдээ яваад өдөржин завгүй байгаа болохоор Люсиг хөхөөр хооллох хүн хэрэг болоод Сузана аз таарч таарсан юм. Рудисээс алснаас хойш тэдний баг ер нь бүтгэ байгаад тус тусын замыг хөөхөөр салж Тимоти Сузана хоёр гэрлэж хоёр хүүхэдтэй болоод гуравдхаа гаргах гэж байгаад харамсалтай зулбчгаж тэгээд хөхөнд нь сүү орсон хിവэр байсан тул хүүхэд асрагчийн ажил хайжээ. Сара харин одоо болтлоо адал явдал хайгч хийж байгааг нь эртгэн уулзаж ярих юм байвал гэхэд Рудис түнтэй ярих юуж байхгүй л гэлээ. Тэрнээс гадна Ранава хаан тулсын гүнж уламжлалын дагуу хаан тулс даяараа аялж ард иргэдтэйгээ уулзаж байгаа бөгөөд Шария хотод байгаа сургаар Ариэл түнтэй холбоо тогтоох гэд очиж туслана гэжээ. Гүнж нэг газар очиж булш тахих гэж байгаа болохоор түүнийг мангасаас хамгаалах хамгаалагч тэрэг болсонд Ариэл Руди Рокси хоёрыг дууджээ. Тэгтэл тэдэнтэй хамт Сарагийн адал явдал хайгчийн баг давхар гүнжийг хамгаалахаар болсон байдаг юм. Ямар хүнэлтэйгээ Дексээ хараад баяртай байх вэ? Түүнтэй ярихгүй аль болох зайлс хийж замын туршид явлаа.
Үүнийг Ариэл анзаарсан юм уу? Надад жимс түүгээд ир гэж Сараг явуулахдаа Рудисийг хамт явуулчихв. Тэгээд яг уу Сара ууртай ч биш байлаа. Тэр хоёр дажгүй энгийн хүмүүс шиг элдв янзын зүйлсийн талаар ярилцаж сүүл рүүгээ өнгөрсөн явдал руугаа ороод Сара Рудисээс уучлалгүййлээ. Учир нь Рудисийг хүнд хэцүү өвчин туссан байсныг ойлгохгүй муухай хандсан. Сильви харин Рудисийн зовлонг ойлгож түүнийг эдгэх гэж өөрийгөө золиослсон шүү дээ. Сара байсан бол тэгж чадахгүй байсан. Тийм болохоор л Рудисийг өөртөө дурлуулж чадаагүй байх гэв. Нэгэнт өнгөрсөн явдлын юм хойно хоёулаа цаашид хуучны найз үчигэл бай гэснээр тэр хоёр найрамдлаа. Даалгавар дуусаад тэр гурав гэртээ харж байхад Сильви чи X тэгээ зүгээр явуулчих байсан юм уу? Та хоёр бие биендээ сайн биш байсан юм уу гэд жаахан буруугаар ойлгочихож Рудисийг Сараг эхнэрээ болгох гэсэн бол бараг зөвшөөрөх байж л дээ. Рудис ч үгүй л гэлээ. Тэгэнгүүт Сильви чи тэгвэл ямар охин дуртай вэ гэв. Рудис намайг хүнд хэцүү үед ойлгож тусалдаг охин гэлээ. Ямар гоё голыг нь олоод хэлчихвэ. Би дахиж та хоёроос өөр ихнэр дагуулж ирэхгүй л гэж амлаж байна. Гэхдээ үнэн болоо да Рудис минь. Энэ үед Эрис хэдийн 20 нас хүрээд бэлтгэлийнхаа сүүлчийн шатанд иржээ. Галфалио, Ниня, Жино тэр гурвыг суулгаад өнөөдөр та гурвын нэгэнд би Сэлмийн хаан цол болгоно гэв. Түүнээс өмнө Сэлмийн хаан гэж ер нь энэ цоллууд хоорондоо ямар ялгаатай вэ гэж асуув. Жинио зэвсгийн чанартай юм болов уу гэж тэнэгтээд Гал түүний чи ер нь болоогүй юм байна. Дахиад сур гэд түүнийг гаргав. Ниня хүсэл тэмүүлэл гэв. Гал тэгвэл чи Жинотой гэрлэхийг сонгох уу эсвэл Сэлмийн хаан болохыг сонгох уу гэж асуув. Ниня Сэлмийн хаан болохыг сонгоно гэж хариулав. Эрис харин цол ямар хамаатай юм бэ? Гол нь хүчтэй болж байхад л болно гэж хариулснаар Гал Ниня Эрис хоёрын ялсанд Сэлмийн хаан цол өгнө гэв. Ниня хамгийн ихний дайралтыг хийж ямар ч өөгүй гэрлийн сэлэм ашиглав. Үүнийг сөрөх ямар ч боломж байхгүй хатал Эрис түүнийг яллаа. Учир нь Эрис хойд бурхны сурсан техникийг ашиглан түүний гэрлийн сэлмийг няцааж өөрөө тэр богинохоо хугацаанд гэрлийн сэлэм ашигласан юм. Цаг хугацаа их л хурдан өнгөрчтэй. Линия Пүрсэнэ хоёр айл хэдийн төгсөлтийн баяраа хийж байлаа. Их профессор тэднийг дуудаж шилдэг төгсөгч болсныг нь зарлаад газар дээр нэг сайн үнсээд тэмдэг болон дипломыг нь гардуулж өглөө. Энэ хоёр маань жаахан мангу юм шиг боловч үнэхээр сайн хичээгээд хичээллүүд дээрээ сайн оноо авч ямар сайндаа шилдэг төгсөгч болсон байх вэ? Найзууд нь хараад бүгд бахархах болон баярлах сэтгэл төрсөн гарцаагүй. Баяраас гараад Занабо, Клип, Рудис 3 Нана Хошигийн туршилтанд тусалгаар очиход Нана Хоши одоо болтол нөгөө ханиадаас салж чадаагүй л байх юм. Нана Хоши энэ ертөнцид хуучин ертөнцийнхөө биеэр шилжиж ирсэн болохоор би энэ энтхийн гадны биетэд дархлаагүй дээр туршилтаа бүтээх гээд өдөржин шүнжгүй нойр хоолгүй зүтгээд байхаараа өвчнөө сайн эдгэх нөхцөл өгөхгүй л байгаа юм л да. Эмчлэг шид арай дээрдүүлэх боловч өвчнийг нь шууд алга болгодоггүй. Ингэж байгаад нэг л өдөр унах үедээ хөөрхий. Тэднийг яг туршилтаа хийх гэж байхад Линия Пүрсэнэ хоёр орж ирээд тэднийг дагуулan гадагш гарч бидний ялсан нь овгийнхоо удирдагч болгуулна. Ялаагүй нь өөрийн замаар амьдрна гэв. Та бүхэн бидний тулааныг гэрчлэх болно гэв. Тэгэхээр тэр тийм байдаг гэж. Тэр хоёр эхлээд бие биенийг муулж, тарган бүдүүн тэнэг мангараар нь дуудаж, сайн уурлаж аваад нохой зодон хийлээ. Рудис рингний хонх гаргаж ирээд тайлбарлагч ив. Пүрсэнэгийн баруун гарын цохилд орсон. Түүний цохилд ямар хүчтэйг та бүхэн мэдж байгаа. Лина түүнээс нь бултаад эргүүлээд хазаад авсан. Нана Хоши яг л Рудисийг энэ яг юмтай мэдрэл муутай байхаа гэж бодож байх шиг. Өдөржин тэр хоёр зодолсны эцэст Линия газар Пүрсэнэ босоо үлдсэн юм. Ингээд Пүрсэнэ төрсөн нутагт очиж удирдагч болох бол Линия харин бизнесийн гиндэ. Баян болохоор надаас зээл авч болно шүү боосч гэх шиг үнэн л байгаа да. Тэр хоёр удаж төвдсөн ч өглөө нэхэд тус тусын замаар дахин хизээч нэг нэгэ харахгүйгээр явцгаасан юм. Бахархалтай ч юм шиг, гунигтай ч юм шиг. Сүүлд сураг сонсохны өөр замаар явсан мөртлөө мэдэхгүй нэг тэрэг нь суучихсан байсан гэдэг. Энэ явдлын дараа манай дөрөв туршилтаа тайван үргэлжлүүлв. Өөр ертөнцөөс органик зөвлөлд дуудах зорилготой байгаа энэ туршилт хэрэв бүтэлгүйтэл шилжилтийн осол шиг зүйл болохгүй байхыг баттай болгохын тулд маш их судалгаа хийсэн. Тэгээд Рудис шидэд тойрогт маанагаа өгөхөд туршилт амжилттай болж тарвас дуудаж чадлаа. Энэ ертөнцид тарвас байдаггүй хаа. Тэгэхээр ялтчгүй л өөр ертөнцөөс дуудсан байж таарна. Энэ амжилтаа тэмдэглэж тэд бүгд ууцгаалаа, идэцгээлээ. Баадыгаадыгаас болоод манай ээж ахын шоу утсан болчихсон л доо. Норн генет Рудисээс сурагчдын зөвлөлд орж болох уу гэж асуув. Ариэл түүний хичээлдээ тийм сайн биш ч олныг татах чадвартай гэж үржээ. Нэрэл Норны шүтэн биширдэг олон сурагч байдаг ба түүний пен клуб хүртэл байгуулагдсан байдаг. Рудис хэрв чи сургууль хичээл, Ружердийн ном бичих, сэлэм сурахын хажуугаар цаг гаргаж чадна гэвэл тэгээл гэлээ. Үүний дараа Нана Хоши түүнд баярлснаа хэлээд өөрөө төлж түүнтэй маш чухал хүнийг уулзуулъя гэв. Тэр хүн Зенитийг яаж имжлэхийг ч мэдэж байж магадгүй гэв. Түүнийг сонссон бусад хүмүүс бүгд тэр нууц ноёнтой бид нар ч бас уулзъя л да гэж шаваад ирэв.
Нана Хоши тэднийг хамт явахыг зөвшөөрч тэр хүн хэн гэдгийг хэллээ. 400 жилийн өмнө Лапласыг ялсан 3 домогт баатрын нэг Хуягт Луугийн хаан Перүгус Доола. Өмнө нь харж байсанчлан энэхүү нисдэг цайзад тэрээр 12 туслахынхаа хамтаар Лапласын дахин төрөлтийг хараад сууж байгаа. Нана Хоши тийшээ хүрэх аргыг мэднэ гэсний дагуу бүгд түүнийг даган явсан юм. Өөнөр Ариэл бас домогт баатартай уулзахын тулд хамт явсан юм. Шэригаас холгүй урших 7 хүчтний тэмдэгтэй балгас дээр Нана Хоши нэг шүгэл шиг зүйлээр хин нэгнийг дуудав. Үр дүнд нь өмнө нь Рүдистэй уулзаж байсан гэрлийн хурдаар хөдөлдөг Ферэгүсийн 12 туслахын нэг гэрэлт Арумампи гарч ирэв. Энэ олон хүмүүсийг нисдэг цайжид оруулж болно. Гэхдээ Рокси шиг чөтгөрийг оруулахгүй гэв. Ферэгүс чөтгөрүүдийг үнэн голоосоо үзий яддаг учраас яах ч арга байхгүй тэд нэр Роксиг хаяад нисдэг цайжид шилжиж ирчгэлээ. Тэднийг угтан авахаар нөгөө 12 туслахын нэг Силварил гихч зогсож байв. Пөөх Алиса гайхамшиг ертөнцид гэдэг цаашаа үнэн тасаргай тэнгэрт нисдэг цайз байна. Манай хэд ёстой юм үзээгүй юм шиг гайхаж алмаарч байхад Силварил Рүдисээс чи хүн бурхан гэж мэдхүү гэж яагаад ч юм асуув. Өмнөх удаад мэднэ гэж байгаад яаж Орстед даалуулах шахснаа бодоод үгүй гэж хариулв. Явсаар Перүгүсийн өрөөнд орж ирэхэд түүний 12 туслах жагсан зогсох ба өөрөө маш ихэмсэх сүртэй гэгч нь өндөр сентинтэй сууж харагдав. Тэдний цайзад ихэвчлэн шахуу олон хүмүүс орж гардаг бололтой. Тэгээд ч 400 жил амьдарсан хүн байна. Цаанаа нэг үйдсэн тоосон шинзүү харцтай. Харц гэснээс түүний царай Орстодтэй ихэд төстэй санагдана. Хуягт Луугийн хаан гэсэн нэрнээс нь л үзэхэд Луугийн бурхан Орстод энэ хоёр ижилхэн Луугийн хүмүүс байх. Нана Хоши түүнд өөрийн судалгааны амжилтаа танилцуулж дахин зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа уламжлав. Перүгүс дуудах болон шилжүүлэх шидний мэрэгжилтэй юм байна. Анх Нана Хошид тэр өөр ертөнц рүү шилжих судалгаанд нь дэмжлэг үзүүлжээ. Яагаад гэсэн олигтой шалтгаан байхгүй зүгээр хийцгүүрсэндээ Нана Хошиг юу хийж чадах нь харахыг хүссэндээ түүнд тусалжээ. Дараа Нана Хоши эдгээр хүмүүс надад тусалсан юм. Хариуд нь би тэднийг тантай уулзуулж байгаа минь энэ гэв. Хамгийн түрүүнд Ариэл гарч ирээд өөрийгөө танилцууллаа. Перүгүс түүнийг чиний ирсэн зорилго чинь намайг чамайг хаан ширээнд суухад дэмжээсэй гэж найдаж ирсэн үү? Надаас нуух гэсний хэрэггүй. Яг уу миний цайзад хүснээрээ байж болно гэв. Дараа нь Перүгүс Рүдисийг ямар учиртай хүн болохыг асуув. Рүдис өөрийгөө танилцуулахад Перүгүс чамайг цайзад дуудах гэж их хүчин шармаалт гаргалаа. Янз нь чи Лаплас шиг их маанатай юм хата. Миний цайзад ямар нэгэн гомо зүйл хийхгүй байхыг хүсэе. Тэгээд чи юу хүсэхээр над дээр ирэв? Мөнгө эсвэл эрх мэдлүү? Нана Хоши тусалсан бүх хүмүүст тэр шагнал өгөх гэж байгаа бололтой түүнийг ихэд өгөөмөр энэрэнгүү гэж ярьдаг үнэн байжээ. Рүдис ирсэн зорилгоо буюу ээжийнхээ ой санамжийг сэргээх арга зам байгаа юу гэж асуулаа. Учир явдлыг сайн сонсоод Перүгүс Гяндангийн боловч чулуун дотор ээж чинь хоригдохдоо Гяндангийн амин зүрх нь улж ой санамжаа алдахын сацуу хараал туссан байх магадлалтай. Тэр нь нөгөө Занабыг ивэгцэн хүүхдийн хүч шиг зүйл. Харин эмчлэх аргыг нь мэдэхгүй. Гэхдээ тийм зүйл туулсан хүнийг мэднэ. Елена Лиза Драгонроуд 200 жилийн өмнө миний туслахууд чамайг Гяндангаас ой санамжаа алдсан байдалтай олсон байхаа. Чи яагаад түнд хэлээгүй юм гэв. Рүдис гайхаж за тэгвэл дараа надад юу болсныг тайлбарлаарай гэд Рүдис дуусав. Дараа нь Занабо өөрийгөө танилцуулаад нөгөө Рүдисийн байшингийн зойроос олсон тэмдэглэлийн дэвтрийг харуулад энэ сүлдээ таны энэ ханд өлгсөн сүлднүүдтэй таарч байх юм. Та үүний зохиогчийг таних уу гэж асуув. Перүгүс тийм ээ тань нь галзуу Луугийн хаан Каос байгаа юм. Оо тэгвэл тэр хаан байгаа юм бэ? Тэр одоо ч гэсэн амьд байгаа болов уу? Үгүй ээ, алин дээр үед нас орчихсан. Гэхдээ түүний бүтээлүүд миний эрдэнсийн санд байгаа. Чи түүний бүтээлүүдийг их сонирхдог бололтой. Үзүүлж болно гэсэндээ Занабо Магнагаа хагартал баярлав. Түүний дараа Сильпи өөрийгөө танилцуулаад та шилжилтийн ослыг хэн үүсгэснийг мэдхүү гэж асуув. Перүгүс мэдэхгүй ээ. Лавдаг санаатай биш тохиолдлоор болсон гэж үзэж байгаа. Нэр Рүдис та хоёр эрэгтэй хүүхэдтэй болвол над дээр авчраарай. Би түүнд нэр өгөх болно гэв. Ингээд өөр юм асуух хүн байхгүй тул тэдний уулзалт өндөрлөв. Өрөөндөө орсны дараа Елена Лиза Рүдист өөрийнхөө түүхийг тайлбарлаж өгөв. Үнэхээр л Перүгүсийн тусалгууд түүнийг 200 жилийн өмнө Гяндангаас ой санамжаа алдсан байдалтай аварсан бөгөөд нэгэн эльф тосгонд амьдарч эхлээд нөхөртэй болсны дараа тэр сэтгэл хөдлөлөө эргүүлэн авсан ч ой санамжаа хизээч санаж чадаагүй. Хачирхалтай Елена Лиза хүнтэй унтахгүй бол үхдэг хараал тусчихсан байснаа олж мэддэг бөгөөд сар тутам өөрөөс нь шидэд чулуу гардаг болжээ. Нөхөр нь тэр чулууг нь зарах гэж яваад дээрэмчтэд амиа алдсан. Нөхөр нь үгүй болсондоо хараалынхаа ирэхээр тэр тосгоныхоо олон эртээ унтаж эцэст нь тосгоноосоо хөөгдөжээ.
Түүнээс хойш өнөөгийн мэдих адал явдал хайгч Элина Лизе бий болсон юм. Элина Лизе үүнийг Рудист хэлэхээс эргэлзэж байж лавдаг Зенитийн хараал өөрийнх нь туссан хараалаас өөр юм шиг байна гэж хэлв. За тийм байж харамсалтай нийжийнхэн өвчний гэдгийг арга олж мэдсэнгүү дээ. Ер нь Клифф маань яг ямар хүнтэй суудчихсан юм бэ? Тэр өдрөөс хойш Рудис Клифф Занабогоор Нана Хошитэй хамт Сильверилийн дуудах шидийн хичээлд суулаа. Нэрээ энэ 12 туслах нь хүн биш зүгээр л Фергюсийн бүтээсэн сүнс юм байна лээ. Хичээл дуусны дараа Сильверил 10 мафигаар хүссэн хоолыг чинь захиалж хийлгүүлж болно гэлээ. Тэгэхээр нь Рудис баахан будаа энтер захиулаад яг цэвэр Япон хоол хийлгүүлж Нана Хошигийн нутгийн амтыг нь мэдрүүлж сэтгэлийг нь хөдлөглөө. Монгол хүмүүс малынхаа махыг идэж идээшдэг бол Япон хүмүүс будаа идэхээр идээшдэг хэргэлдээ. Бүр уйлаад сүйдмэд. Дараа Нана Хоши тэр гурыг дагуулan цайзын зойронд орлоо. Дотор нь маш олон цойжтой өрөө байхаас гадна ийм ханын зургууд байх юм. Гэтэл Фергюс та нар юу хийж байгаа юм гэд араас нь ороод ирэв. Фергюс цайзад дотор юу болж байгаа, хэн юу ярьж байгааг бүгдийг нь сонсож мэдэрч чаддаг бололтой. Анх Фергюс энэ цайзыг олоход ийм зураг байсан гин. Хараад байхад энэ нөгөө ертөнцийн бурхад хүн бурхан дунд нь явж байх юм. Энэ болохоор анхны луугийн бурхан, харин энэ Орсдод гэдэг баха. Тэгж нэг сайхан юм үзчихэд болсон зүйлээр Рудис Сильвид ярьлаа. Нана Хошитэй хурган хардаад байна бас. Ариэл Фергюсийг өөрийг нь хаан болоход дэмжихийг хүсэн чадхаараа л ятгах гэж оролдоод хад мөргөж байгаа гин. Фергюс ч бүр маш нэр хүндтэй ямар сайндаа түүний нэрээр оны цолыг тоолж байхад дээ. Хуягт луугийн тэддгээр он гэж. Түүний дэмжлэгийг авбал Ариэл хаан болох нь бараг л баталгаатай болно. Рудис Фергюс Занабошиг урлах сонирхолтой юм шиг байлээ. Сонирхлоор нь ядах гээд үзүүл зүгээр дээ гэж хэлв. Гинэт гаднаас Нана Хоши ханиалгасаар орж ирэв. Сильви түн дэмжлэг шийд хийж дээр болгох гэсэн боловч уламд ордоод бүр цусаар ханиалгах нь тэр. Тэгээд ухаан алдав. За бичлэг таалагдсан гэж найдаж байна. Дараагийн ангинд гарахаар бичлэгээ хийх болно. Тэгээд жаахан хүлээж байгаарай. Нэрээ би одоо Light Novel-ийнх нь одоо баг 22 дугаар бит дээр нь орчуулад явж байгаа. Энэ сар гэхэд 26 хүртэл дуусгах төлөвлөгөөтэй байна. Хэрвээ та нар уншихыг хүсвэл миний вебсайтаар зочлоорой. Линк нь доор байгаа. Дараагийн шинэ бичлэгүүтээ уулзтлаа. Түр баяртай.